За пүүжа даргыг хурал удирдах байгаа дээр гормын саналыг үг аваад хэлье гэж бодлоо. Үнэхээр зүрх шимшрүүлсэн үйл явдал Монгол тохиолдож байна. Удаа дараа Монгол цэрэг ирчүүд цэргийн анги дээр амнасаа алддаг. Өнөөдөр Баян-Онгор аймагт бас ийм зүйл болсон гэж байна. Эмнэлэг очиж хүнээ аваагүй байна. Тэгэхээр үнэхээр сахилга хариуцлага яриа гэж байгаа бол провдорж дарга хурлаа завсарлуулах хэрэгтэй. Их хурлын даргын дэргэдэх зөвлөлийн асуудлыг ярих хэрэгтэй. Батлан хамгаалахын сайдыг огцруулах хэрэгтэй. Монголчууд Монгол цэргээрээ Монгол цэргийнхаа амнасаар тоглодгүй болох хэрэгтэй. Ингэж бид нар хяналт шалгалтын тухай асуудлаа ярина. Номын чимэг гишүүний хэлж байгаа түмэн зөв. Гарсан ямар шийдвэрийг хинч хэрэгжүүлэхгүй байна. Нулимж гин, үл тоож гин. Тийм учраас бол провдорж дарга бүр ирэхээ хэрэгжүүлээд одоо энэ хурлыг завсарлуул. Ингээд сууж байгаа нь гунигтай байна. Муухай харагдаж байна. Монголчуудаа хамгаалж чадахгүй байж, Монгол хөвгүүдээ хамгаалж чадахгүй байж хэдүүлээ энд тиг яриа сууж байгаа нь үнэхээр гунигтай байна. Та бол одоо эрх мэдлээ хэрэгжүүл.